жимээр нэвтрүүлэг Завхан аймгийн эрүүл мэндийн салбарын 90 жилийн айн баярын мэндийг та бүхэндээ хүргэж Төгөн жимээр нэвтрүүлгээ Завхан аймгаас хэлж байна. Та бүхэндээ Завхан аймагт эрүүл мэндийн салбараар өсөж хөгжсөний түүхт 90 жилийн баярын мэндийг зуны зовч судлалын төвийн нийт хамтлагийнхаа өмнө нэрээс төвөөсөр дэвшүүлээ. Их Төгөн жимээр нэвтрүүлгийн хамтлагтай хамтарч ажиллаж байгаадаа баяртай. Та бүхэнд ажлын амжилт сайн сайхныг хүсье. Сайн байцгаана уу? Төгөн жимээр нэвтрүүлэг Завхан аймгийн амарч газраас та бүхэндээ хүрж байна. Монгол улсын зөв хэмж, мандах хэмжтэй уулзаж байна. Сайн байна та? Сайн. За та 35 жил их баригч хэмжээр ажилласан. Тийм гэдэг хэлсэн. Их барих эмэгтэйчүүдийн чинь хамгийн нулимс гарам тийм багш юм уу? Нулимс гарам багш бол хүүхэд хийс төрөх үе хороод хүн болж хорхон зур торгой агшид уйлж бол Засгийн үйл. уйлж төрөх газар нийтээр 1936 онд анх аймгийн нэгдсэн эмнэлгийн нэг хэсэгт байгуулагдсан. Тэнд бол анхных нь эмчээ их эрхийн тусламжийг Оросын мэргэжилтэд үзүүлсэн. Тэгээд анхны эмчээр бол Монгол улсын Монголын гавьяат эмч гэж бичсэн билээ. Тэгээд энэ Монголын гавьяат эмч Бадам гэж энэ эмч ажиллаж байсан. За тэгээд дараа нь бол манай их эрх эмэгтэйчүүдийн эмч Нямдагийн Нямсран гэж энэ эмч байна. Тэгээд Ядмаа эмч байна. Цэрнэлам эмч байна. Ядамжуу эмч байна. Ингээд энэ бол манай Ахмад үгүй байна. Анхны их эрхч нь Эстмаа гэж их эрхч. За энэ манай ээж цэд их эрхч. Энэ Боллоо гэдэг их эрхч. За их эрхч Гайлаа гэж байна. Энэ бол манай Ахмад үе. За тэгээд дунд үе нь болохоор 1986 онд нөгөө төрхийн тусламж үзүүлдэг газар нь болохоор төрх тасаг гэж байгуулагдсан. Тэр төрх тасаг нь 86 онд байгуулагдсан. Тэнд 86-аас ажиллаж байсан юм шиг болохоор Ямсрын Ядамжуу юм, Цэнлам юм, Ядмаа юм, Макун Басцэг гэж одоо их нарсын төвд зөвлөх юм хийж байгаа. Ийм юм шиг байсан. За би болох дунд үедээ орж байгаа. 83 онд гэсэн болохоор орж. За сүүлийн үеийн залуу үеч нь болохоор энэ уран бэлэг манай нэмжлэхээс ордог шүү дээ. Энэ уран бэлэг хэмжээсгэлээ. Тэгээд чимэд дөрж залуу байсан. Чимэд дөрж уран бэлэг цэм орлоо дэлгэрмаа. Одоо манай 8 хүнтэй залуусан байна. Тэгээд манайх манайх багаараа хөрхийн тусламж үйлчлэгээ, яриа тусламж үйлчлэгээ, эмэгтэйчүүд тусламж үйлчлэгээ Завхан аймгийн хэмжээ үзүүлэхтэй бол зорилт тавиад ажиллаж байгаа юм байна. За хүүхдийн хэмж хатган зориулсан. За энэ хүүхдийн тасагт ажиллаад одоо нийт 12 дахь жилдээ бол ажиллаж байгаа. Манай хүүхдийн тасаг нь бол 34 онортой, нийт 21 ажилчтай. Их хэмж бол 6 хэмжтэйгээр үйл ажиллагаа явуулж байдаг. Хүүхдийн тасагт нь бол нийт жилдээ бол 1000-аас 1200 хүүхэд бол эмч хэвтэн эмчлүүлээд гардаг байгаа. Гэдэг жаргал дуусан цайлган дэлхий. Сайн байцгаана уу? Төгөн жимээр нэвтрүүлэг Завхан аймгийн амарч газраас та бүхэндээ хүрж байна. Яг одоо манай нэвтрүүлэгт Ахмад их баригч Гали эмч хүрсэн байна. Намайг тэгж ирэхэд их хэмч Нямсрын эмч байсан. Цэрнэлам эмч байсан. Их баригчаар нь Даштламбай Улаанбаатараас ирж ажиллаж байсан. Тэр Даштламбай Даштламбай гэдэг хүний туршилгаа залуу хүмүүс суулгаж ажиллаж байсан. Тэгээд асарч нар нь ноглоо энэ сэрэнэн дүнгээ гоё гэдэг
дүүрэн хүмүүс олон жил ажилласан болохоор залуу бид нэг тусалж ирсэн. Яг хүн төрөөл төрөхөөл яг хүүхдийн толгой зохиогоол гарч ирээл чисгээл дуурахад дуу ингээд хатгатал одоо сталинийг эзэмсэн мэрэгчлийн баяр багтал. Амьдрын гэмээр учрал хайрсан сайны хорвоо дэлхийгэн үршигээ үлэх эжин сэтгэлээ дуулахтан хүртэл догдолох зүрхий чагнаж суудаа энержи чихүүн чаргалимэн ээжи чаргалгээд төгсгөл байхгүй уучмын дэлхий чаргалгэмэн дүрхний ганцхан туулийн хүслээ хүсэл шийгэн урднаас хайраар халуун сэтгэл ариуныг ачиж шинждэг энерги халуун эжи эмчихүү Тосон жил авсан гэдгээ надад 92 оноос эхэлж тусаан бэлгээсэн. 57 удаа тусаан бэлгэлээд 170 хүний амийг аврахтаа баяртай байдгаа. Зохион аймгийн нэгдсэн эмнэлгийн төснөөс салбарт байна. Эрүүл мэндийн хөгжлийн 5 төрлийн хүрээд Азийн урлагийн банкны тэтгэлэгтэйгээр 43 нэр төрлийн 361 сая төгрөгийн багш тоног хөрөмжүүд нийлүүлэгдсэн байна. хайрлан гэммэн холдохын аргагүй зүрхний эгши сайхан хорвогийн гүвэн дууны Сайн байцгаана уу? Төвийн хэмээр нэвтрүүлэг Завхан аймгаас та бүхэндээ хүрч байна. Яг одоо та бүхэндээ зооноцын хөгжлийн төвийн дараа гаштай хурцтай ирсэн байна. Манай байгууллага нь 1937 онд Зохион аймагт тарван дахлыг эсэргүүцэн судлах отряд нартайгаар болсон байгуулагдсан. За үүнээс хойш бол баруун таван аймгийн хариуцсан аймаг дүндээ станц нартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Эрүүл мэндийн сайдын 2012 оны 972 доод шийдвэр зүүн зөвчсөн судлалын төв болж өөрчлөгдсөн байна. За үүнээс хойш бид нар анх үүсгэн байгуулагдахтаа бол тарван дахлын суурин судалгаан дээр суурин судалгааны бааз дээр үүсгэн байгуулагдсанаас хойш тарван дахал болон боон галзуу хажигт халдвар зэргийн халдваруудаа урьдчилан сэргийлэх өвчлөлт гарсан тохиолдлоо уртаараар онцлох халдварын голомтыг цомдохын дараах ийм ижүүр арга хэмжээ явуулдаг ийм онцлогтой байгууллага. халамжийн амтай. За сайн байцгаана уу? Хадар цүргийн засгийн эрхлэгч Жазма гэж хүн байна. Манай засаг 15 онд шинэ байранд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 2016 онд Халдвар цүргийн засаг маань нэгдсэн байгаа. Энэ засаг хоёр засаг маань нэгдээд одоо 21 хүн амтаар орон татвар үйл ажиллагаа явуулж байгаа. 4 ихэмж 10 совилогч, нэг ахлах совилогч, 6 үйлчлэгчтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Манай засгийн онцлог нь бол халдвар төвчин, хурц халдвар төвчин болон сүрээгийн халдварын халдвартай хүмүүс ирж хэвтэж имжлүүлдэг. Түүнээс гадна нэлгэний архив өрөвсөлтэй хүмүүс, сүрээгийн бурсайсан халдвартай хүмүүс мөн имжлүүлдэг. Сүүлийн үед хурц халдвараас илүү нэлгэний архив өрөвсөлтэй хүмүүс илүү төлхөө имжлүүлж үйл ажиллагаа чигтгэн үйл ажиллагаа явуулж байна. 1933 онд Дарангай аймгаас солигчийн сургуульд курс төгсөж ирсэн Дорж гэдэг хүн одоо Тусан Цэнгэл суманд ирж ажилласнаар эмнэлгийн анхны тусламж үйлчлэгийг үзүүлж эхэлсэн. За 36 оноос эхлэн
багамжийн салбар болоод 56 онд их эмчийн салбар болон өргөжин тэрж 1963 оноос нэгдсэн эмнэлэг болсон. Одоогийн байдлаар 2018 онд тус нэгдсэн эмнэлэг нь 97 ажиллагчтай. За эмч 27, тусгай мэрэгчлэн 40, бусад нь эмнэлгийн бусад мэрэгчлэнүүд эзэлж байна. Чөрлийн дэлхий хайрлан гэммэн холдохын аргагүй зүрхний эгши сайхан хорвогийн бүвэн дууны уян өргөлөөр сэтгэлээ хосод аллаг үрсийн үнсэн огдоо энерги. Манай Очрон нарын эмнэлэг нь 2007 онд байгуулагдсан. 2007 оноос хойш эдгээр хүртэл ард түмнийхээ итгэлийг хүлээсэн хувийн эмчлийн томоохон байгууллага болж ажиллаж байна. Хэвтүүлэн эмчлэх 40 ортой, 30-аад ажилтнтай, лаборатори иж бүрэн үйлчлэгээ үзүүлдэг, мэдрэл дотрын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ийм томоохон эмнэлэг болж ажиллаж байна. Эмч хүн чаргалимэн ээжи энерги хайрнэжи эмч хүн чаргалимэн. Завхан аймгийнхаа эрүүл мэндийн системийн нийт ажилтан ажиллагчдад 90 жилийн баярын мэнд хүргээд манай тасаг маань 2018 онд дөрөнгийн эцэслийн мөгчтэй болсноор Завхан аймгийн нийт иргэдийн Улаанбаатар хот руу 3 дахь шатлалд явж хийгддэг хагалгаануудыг орон нутагтаа хийж эхлээд байна. Тэгээд цаашдаа энэ үйл ажиллагаагаа орон нутагтаа нутагшуулаад илүү боловсруулгүй илүү олон хүрээний хагалгаа хийх эрмэлзэлтэйгээр миний хувьд орон нутагтаа доктор сурвалжтайгаар ажиллаж байна. Сайн мэцэнэ түүхийн жимээр нэвтрүүлэг Завхан аймгаас та бүхэндээ хүрж байна. Та бүхнийгээ Няраа эмч Цэрэн даваатай уулзаж байна. Та одоо Завхан аймгийн эрүүл салбарт ажиллаж байгаа ч гэсэн Няраа эмч хийж байгаа гэдэгтэй бас Ахмад эмч. Тэгээд Няраа хөгц чинь нөгөө ойлол байдаг юу нүгж байгаа мэдэгддэг шүү дээ. Тэгээ яаж тэр Няраа хөгтийг эмчлэх үед юу сайхан байсан? Ямар хэцүү зүйл байсан? Няраа эмч ах чинь таны хувьд ямар байсан? За та бүхэнд 90 жилийн баярын мэнд хүргэе. Би өөрөө хүүхдийн эмч. Тэгээд Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн төрх амарч газар Няраа эмчээр ажиллаж байсан. Тэгээд хүүхдийн эмч гэдэг нь маш хайртай. Тэгээд Няраа хүүхд маань одоо хүнд гэр бүрт аж аргал бэлгэлж байдаг. Тэрний хэрээр ч гэсэн биднээс бас аж аргал бэлгэлдэг. Тэрийг харж биднээс баясаж үнэхээр одоо үнэхээр энэ ажил маань би бас энэ ажлыг 15 жил Няраа эмчээр ажиллахдаа надад хэцүү үеч байсан, сайхан үеч байсан. Ер нь ихэнхдээ бол маш их баяр баясгалыг хацуулдаг. Энэ мэргэжлээрээ би бас аюул бахархдаг. Сайн бацхан уу. Аяны мэдээ бүгэ намайг амт төгсөн гэдэг. Одоогоор энэ ханганы нийлүүлэх байгууллага дөрөв. Энэ сан хувийн эмийн сан 23, эргэлтийн эмийн сан 22 үйл ажиллагаа явуулж байна. Тэгээ энэ хангамжийн салбарын хамт олондоо болон эндийн системийнхаа хамт олон түүхт 90 жилийн мэдээ бүгэ. Улаастай хотод анх 2001 онд хэсгийн эмнэлгийн суурин дээр Улаастай 6 багт 5 өрхийн эрүүлэндийн 5 өрхийн эмнэлэг байгуулагдсан түүхтэй. Ингээд энэ өрхийн эмнэлгүүд нь 2011 оноос засгийн газрын 364-р тогтоолын дагуу бол өөрчлөлт зохион байгуулагдаж өрхийн эрүүл мэндийн төв гэсэн бүтэц зохион байгуулалтанд орж 3 өрхийн эрүүл мэндийн төв 2 багийн дунд үйлчлэгээ үзүүлэх болсон. Одоо ингээд 2017 оноос ахуулаад мөн бүтэц үйл ажиллагааны өөрчлөлтөнд орж 2 өрхийн эмнэлгийн зохион байгуулалтанд орж ажиллаж явж байна. 1989 оноос хойш энэ өрхийн хүүхдийн хэсэг гэж байхад одоо Завхан аймгийн чиглэлтэй багтаа ажиллаж ирсэн. Өөрөө уул нь хүүхдийн мэрэгчлээ 2003
3 онд одоо өрхийн ангаах ухааны өрхийн мэрэгжил эзэмсэн юм байна. Тэгээ бид 2001 оноос өрхийн эмнэлгийн тогтолцоонд шилжүүлээд ажиллаж ирсэн. Манай Зохион аймгийн улиастаас өмнө 5 өрхийн эрүүл мэндийн төвтэй байсан. Бүгд одоо 16,000 гаруй хүн амтай. Тэр бүх хүн амдаа бид анхан шатны туслан зөвшөлтийг үзүүлж ирсэн. ээжи эмч хүн чаргалимэ Ангиралгээд жаргал дуусан цайлган дэлхий амьдран гимэн учрал хайрсан сайны хорвоо дэлхийгэн үршигэн бүэлэх эжин сэтгэлээ дуулахтан хүртэл догдолох зүрхий чагнаж суудаа энерги хайгнэжи энчи хүн чаргалимэ энежи За би 1982 онд Тохиолдолтой ангаах ухааны дунд сургуулийг хөгжил сувлэгч мэргэжлэр төгсөж ирсэн. Одоо 35 дахь жилдээ ажиллаж байгаа. 84 онд Австрали ангаах ухааны төгсөж ирсэн. Тэгээд ихтэй цэвэрлэг аваад 34 жил тасралтгүй ажиллаж байна. 1988 оноос хөдөлмөрийн хангаараг төв эмийн сангаас эхэлсэн. 1991 онд нэгдсэн эмнэлгийн шингэн тасагт шилжиж ирж ажиллаад 1998 оноос одоо хүртэл мэслийн тасагт үйлчлэгчээр ажиллаж байна. Би 1978 онд элдвэрч нэмс 10 жилийн дунд сургуулийг төгсөөд Улаанбаатар хотын Хангаах хонд дунд сургуулийн лаборатори ажиллаад 80 онд төгсөөд одоо 38 дахь жилдээ нэгдсэн эмнэлэг лаборантаар ажиллаж байна. Би 1983 онд ангаах ухааны дунд сургуулийн эмнээ хариулагчийн ангийг төгсөөд эмийн сонгуульд өдөртөх конторт ирж эмнээ хариулагчаар одоо болтол 36 дахь жилдээ ажиллаж байна. Сайн байцгаана та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Би тус нэгдсэн эмнэлэгт 1987 онд ангаах ухааны дунд сургуулийн төгсөрснөөс хойш тасралтгүй 30 жил ажиллаж байна. Би 1983 онд Улаанбаатар хотын ангаах ухааны дунд сургуулийн их хөрөгч байгууламжийн ангийг төгсөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт 35 дахь жилдээ их хөрөгчээр ажиллаж байна. Ажлын хугацаанд 8200 гаруй их нарийг 9000 давжуулсан. Манай аймгийн жилдээ 850-аас 950 хүн өрцдөг. Үүний 80-аас 80 гаруй хувь нь хөдөө орон нутгаас ирж төрдөг. За энэ юм эрүүл мэндийн салбар өс өвчснээ одоо 90 жилийн тохиолдуулан нийт одоо эрүүл мэндийн одоо мэргэжилтэнгүүдтэй бүгдээрэнд нь баярын мэнд төрхийн зэрэгцээ одоо албан байгууллагуудад ажиллаж байгаа 40 гаруй одоо эмнэлгийн дунд мэргэжилтэнгүүд байдаг. Бид нар бол эрүүл мэндийн үйл ажиллагааг одоо тухайн албан байгууллагуудаа одоо явуулж гүйцэтгэж байгаамаа. Манай нэгдсэн эмнэлгийн өнөөдөр байдлаар 304 эмч ажилчтай 71% эмч эмнэлгийн мэргэжилтэд ажилладаг. За нэгдсэн эмнэлэгт болохоор их эмч 67, суулгч тусгай мэргэжилсэн 143, бус нь бол эмнэлгийн бус мэргэжилтэд ажиллаж байна. Би 1957 онд 1-р амрагч газар дагалдан сестраагаар ороод 6 сарын дараа би их хөрөгч болсон. Тэгээд тэнд 8 жил ажилласан. Тэгээд архиваас тодорхойлт авсан чи би 4000 гаруй хүүхдийг өсөлтөө үе 60 хэдэн 4000 гаруй их болж авсан байлээ. Их амжилттай явж исэн. Миний хөтлөж исэн журнал, бусдад хөтлөж исэн журнал архивцэг тэгхийг л байж ийлээ. Би баталгаатай хэд хүүхд авч яснаас мэдээ. Тэгээ миний нөхөр 61-2 онд ангаахаа их сургууль төгсөөд тосонгийн ерөнхий хэмжээр ирсэн. Тэгээ тэнд их хэрэгцээл хийж исэн. Тэгээд би нэг 3-400
100-аад хүүхд авсан л гэж боддгийг. Тэгээд дараад нь захын мадалд очсон. Нэг жил болсон. 200 хүүхд авсан байлаа гэдэг. Тэр хүсэлтэй. Тэгээд дараад нь төдөлтийн сум дундаа имлэг байгуулан манай нөхөр бас тентгийн эмчээр очихгүй юу. Тэгээд би цуг явсан. Миний охин ч тэгэхэд жижигхэн нэг нас орчмод байсан. Тэгээд би бол өөрөө нэгдүгээр төрөлд орохдоо тэр их баригчийн эмчнэр тэр цагаалаатай тэр зүйлтийн орос профессор зөвлөх хэмжүүтэй хад нэг гоё харагддаг байсан. Тэр би ерөөсө бүхэл тархилгаа муу ээжмж их тусалсан, нөхөрмөж их тусалсан, би ч өөрөө ерөөсө дуртай ажилдаа тэгэл шамдан сурахаараа эста тэргүүн нэг сурахыг боддог. Хурж ирэхээр тэд хоожин их баригч эмч нарыг хараад тэрний ерөөсөө үлгэрч авсан да. Аав ээжийнхаа мэргэжлийг л өвлөе гэсэн гол зорилго толгойд бодогдсон байсан учраас тэгээд анагаахын дундаж шууд 10 төгсгөл өөр сургууль авсан мөртлөө тэрнээсээ гараад шууд анагаахын анагаахын дундад ороод тэгээд 94 онд анагаахын их сургуулийг төгсвөл 2000 оноос мэдрэлийн их хэмжээний зохион аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа. Тэгээд 2006 оноос хойш мэдрэлийн засгийг эрхэлж ажиллаж байгаа. Ерөнхийдөө өр бүтээл ажлын амжилт бол ерөөсөн клиникийн профессор Солтой Монгол Улсын ахлах зэргийн мэдрэлийн хэмжээр ингээд одоо хүртэл сайн ажиллаж байна. Дэги төсгөл байхгүй уучмын дэлхий чарна гэмэн дүрхний ганцхан туулийн хүслээ хүсэл шигэн урдмас эрүүл мэндийн системд 1978 оноос эхэлж ажилд орсон зөвлөгч хийж байгаа. Тэгээд төсөөд 2008 оноос эхэлж энэ газрын дараа 4 жил ажилласан. За энэ хугацаанд бол одоо манай мэндийн системд боловсон хүчний хувьд бол нэлээд дутагдaltaй байсан өнгөч. Бусад байгууллагуудын хувьд бол одоо хүртээмж бусад байгууллагууд одоо энэ машин эмнэлгийн барилга байгууламжууд нь бол ерөнхийдөө дундаас дэш төвшөнд байсан. Ингээд биднүүд одоо GTZ болон мянганы сарлын сангийн тусламжтайгаар 5-аас 6 сум эмнэлгийг шинээр эмнэлгийн барилга бариулсан. 11 сумд одоо эмнэлгийн машин олгуулсан. Мөн тэр үед яама засгийн газар таярчиж одоо нэгдсэн эмнэлгийн бүх тасгууд маань нэг барилгатай байсныг 50 ортой төрөх эмнэлэг 30 ортой албартын эмнэлгийн барилгыг бариулж ашиглалтанд орсон байгаа. Мөн дэлхийн зэн олон улсын байгууллагын тусламжтайгаар хүүхдийн больницын засвар төгсөлтийг хийлгэж одоо ажилласан. Ингээд бол материалын бааз болон хүн хүчний хувьд бол нэлээд хангагдсан энэ 4 жил. Энэ 4 жил хүн хүчний хувьд хангагдсан гол шалтгаан нь бол говьлтан ангаахын дунд сургууль маань дээд сургууль болж эндээс жилд 10 оюутан хэмжээ төгсөж ирдэг. Ийм болсон учраас сумуудын эмнэлэг бол нэг эмчтэй. Зарим сум ер нь намайг ажил авч байхад эмчгүй Улаанбаатар хотоос одоо гэрээний тэмцэж ажилладаг. Авч ажилладаг ийм байсан нэг. Бид тэр үед нь одоо сургууль төгсөж ирсэн шинэ болсон хүчнээр хангаж ихэнх сумууд бол хоёр эмчтэй. Сум дундын эмнэлүүд бол 3-4 эмчтэй болох боломжуудыг даасан. Би ч одоо сургууль төгсөөд их хөрөгч мөрөглөө 20 жил ажиллаж байгаа. Тийм 20 жил ажиллаж байгаа. Ерөнхийдөө өөрийнхөө нутагт сүүлийн 7 жил.
хайраар халуун сэтгэл ариун би ачиж шинждэг энерги Эрүүл мэндийн салбар үүсч үзсэн 90 жилийн он баярын мэндийг үе үедээ одоо эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан эмч ажилчдаа баярын мэндийг хүргэж эрүүлийн гар жаргал сайн сайхан хүргэсэн өрөөё. За манай яаралтай тусламжийн засаг нь болохоор 2016 онд орон нутгийг хөгжүүлэх сангаас 195 сая төгрөгийн санхүүжилтээр одоо бүрэн хэмжээний засвар хийгдэж эрүүл мэндийн сайдын 375 дахь тушаалын дагуу бол зохион байгуулагдсан. Зохион байгуулагдаж одоогоор үйл ажиллагаагаа явуулж байгаа. За энэ яаралтай тусламжийн засаг нь болохоор 3 ортой яаралтай тусламжийн 5 эмчтэй 4 сүлжээгчтэй ингээд 24 цагийн тасралтгүй одоо үйл ажиллагаа явуулдаг нэг тасаг юм аа. Эмч хүн жаргалын ээжи Цанах түүхийн жимээр нэвтрүүлэг Улаанбаатар хотоос та бүхэндээ хүрч байна. Ахмад дэмж, ариун мэдэмжийг зочин амирт орсон байна. Сайн байна та? Сайхан амарч байна. Сайхан амарч байна. Сайхан амарч байна. Цахаан эрүүл мэндийн салбарын ой зориулсан нэвтрүүлэг бид хийж байна. За энэ нэвтрүүлгийн гол зорилго нь эрүүл мэндийн салбараа зориулаад бүх эмч нарыг цахныхаа салбарт ажиллаж байсан бүх эмч нараа багтаасан юм сайхан нэвтрүүлэг хийж байгаа. За анх цахаан ажиллаж байсан тэр үеийн иргэн дурсвал За би 1969 онд анхны дэс сургуулийг төгсөөд хүүхдийн эмчээр анх Зохион аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн засагт ирж хүүхдийн засагт хүүхдийн эмчээр ажилласан. Ер нь бол хүүхдийн эмчээр анхны Зохины хүүхдийн хэсэг гэж байгуулахад анхны хэсгийг байгуулж ялаад 70 онд. Тэгээд хүүхдийн эмчээр 14 жил ажиллаад тэгээд сүүлийн үед бол эрэлтийн зохион байгуулалтын ажлыг явуулсан. Ер нь бол хүүхдийн эмчийг тухайн үед бол одооных шиг ангаахны бол шинжлэх ухааны хөгжил төрш байгаагүй хүүхдийн хөгжил маш ихтэй одоо ханаа том маш ихтэй тэр үеийн хөгжил бол хүндрэл ихтэй одоо ер нь гарт барих чагнаараас өөр юм байхгүй хүүхдийн эмчнэр чагнаа тогшин тэмтэр нь асуун тэгээд тэрүүгээрээ онцлол ингээл явдаг цаг үе бол бас тийм өөр юм л та 82 оноос эрүүл мэндийн газар бол зохион байгуулалтын ажил ихэнх төслийн асуудал харилцсан байцаагч тэгээ 87 оноос Зохион аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга удирдах ажилтнаар одоо намын даалгавар өгсөн шугамар л одоо дарга болж байсан да зүгээр тэр үед чинь хүүхдийн эмчийг их маш сонирхолтой гэрээ хүчээр одоо та дарахыг чадна гэдэг ингээд даалгавар өгсөн учраас бол энэ аймгийн эмнэлгийн даргаыг бол 8 жил удирдсан. Манай аймгийн эмнэлгийн хамт олон бол сайхан хамт олон их одоо ажил ачааллыг даах чадвартай ер нь үнэн шудраг яг хүн артынхаа төлөө гэсэн сэтгэлтэй тэгээ хоёрт нь санаа байхгүй ийм сайхан одоо арт том хөдөөний арт том үеийн сайхан шүү дээ сайхан одоо хүмүүс ясаа манай нэгдсэн эмнэлгийн хамт олон Зохион аймгийн эрүүл мэндийн байгууллага үүсгэн байгуулсан 90 жилийн баярын мэндийг хүргэе. За миний бие Зохион аймгийн Захман сумын харьяат за 1988 онд анхны дэд сургууль төгсөөд 93 хүртэл Зохион аймгийн Захман сумын сүмбэндийн эмнэлэгт ажиллаж эмчээр ажиллаж байгаа. За улмаар Улаанбаатарт шилжиж ирээд одоо Улаанбаатар хотод ажиллаж байгаа. За ерөнхийдөө үндсэн мэргэжил бол мэдрэлийн эмч. Улсын 1-р төв эмнэлэгт ажиллаж байгаа одоо 2005 оноос хойш мэдрэлийн эмнэлэг сүлээ гэсэн 2 салбар одоо үүсгэн байгуулаад эрхлэгчээр нь ажиллаж байна. За бид нар одоо бидний хэдэн захны эмч нар нийлээд 2017 онд захны эмчрийн холбоо байгуулсан. За цаашдын бидний гол зорилго бол төрөлх нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжлийг чадваржуулах за мөн эрүүл мэндийн одоо нийт хүн амын өвчлөлт судалгаа хийх за мөн ингээд аймгийн эрүүл мэндийн байгууллагын
үйл ажиллагаатай бас уялдаж одоо төрлөх нутагтаа ямар нэгэн одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг одоо сайжруулах чиглэлээр хамтран ажиллах зорилготой байгуулагдсан байгаа. Явуулаад захгүй аймгийн эрдэнэ сумын аймгийн төвдөр 10 жил төгсөөд 1962 онд ангаах ухааны дээд сургуулийг сурж 1967 онд хүний их хэмж гэдэг мэргэжлээр төгсөөд Захгун аймагт очиж Захгун мандал сумын сум дундаа эмнэлэгт ажиллаж байсан. Дараа нь Тосон цэнгэлийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан юм чон. Тэгээд Захгун аймгийн эрүүл хамгаалах байгууллага үүсч өгсөний 90 жилийн өмнө тохиолдуулан нийт ажиллагчид хамт ажиллаж байсан хүмүүсүүд Ахмад үеийнхэндээ энэ айн баярын халуун мэндийг хүргье. Захгун аймгийн өвөг болсон 1968 онд ангаах ухааны дээд сургууль хүүхдийн аймаг төгсөөд Захгун аймагт хувирдаж очлоо. За ингээд тэр үед манай эрүүл мэндийн газрын дарга Орсоо гэдэг хүн байсан. Тэрээс шууд бид хэдийг бүлээж аваад тэгээд уран сумын дарамтын салбар, техникийн салбар тэр жил байгуулагдаад тэгээд ихэнхийн салбараар эхлэгчээ шууд тамирчилсан. Тэгээд уран суманд би 2 жил ажилласан. Миний одоо эмч болох одоо гарааг уран сумын ард түмэн гэсэн гэж боддог юм аа. Яагаад гэвэл би тэнд ерөөсөө номын ширээс гараад тэнд амьдралын ангаахын бүх юмыг тэнд би суралцсан. Тэрүүндээ маш их бахархдаг уран сумын ард түмэнд маш баярлж явдаг. Анх 1974 онд ангаах ухааны дээд сургуулийг эрүүл ах хүч мэргэжлээр төгсөөд тэгээд аймгийн ариун цэргийн станцад 1 жил ажиллаад 75 оноос аймгийн эрүүл мэндийн газарт статистик хэмжээр ажилласан. Статистик хэмжээр 30 гаруй жил ажиллаж байгаа. 2003 оноос эрүүл мэндийн салбарын хөгжил 2 төслийн зохицуулагчаар ажиллаад тэгээд одоо тэтгэвртэй гарсан. За ингээд энэ ажиллах хугацаанд бол би статистик хэмж эрүүл мэндийн салбарын магадлан итгэмжлэл анхны магадлан итгэмжлэлээс за хувийн хөвшлийн эмнэлгүүд эрүүл мэндийн салбарын хяналт төлөвийн эдийн засагч гэсэн нэлийн олон ажлыг авсарч хийж байгаад ингээд өдрөснийхээ тэтгэврт гарсан. Намайг дайнд тогтоо амжилсан гэдэг 1971 онд ангаах ухааны дээд сургууль төгсчээ. Анхныхаа ажил хэлбэрийн дараа Захгун аймгийн төв эмийн сургуулийн удирдах конторт эхэлж байсан. Эмийн сургуулийн удирдах конторт 8 жил ажиллаа. 1979 онд ангаах ухааны дээд сургуульд 1984 онд төгссөн. 84 онд төгсөөд иргэд эмийн санхүүгийн удирдах Захгуныхаа эмийн санхүүгийн удирдах конторт ажиллаа. Тэнд эмзүүрчээр 1998 онд дуустал ажилласан. Энэ хугацаанд бол Захгун аймгийн эмийн санхүүгийн удирдах конторчноос өргөн хэмжээний өргөтгсөн байдлаар үйлдвэрлэлийн цехтэй байсан. Цехийн эрхлэгч хийжсэн. Тэгэл аймагуудыг эмийн хангамжийн асуудлыг хариуцсан мэргэжилтнэр байна. 20 жил ажилласан байх. 1995 оноос аймагт анхны эм био бэлтгүүлийн үсгийн байцаагч гэж шинэ номтойгоор тэр мэргэжлэр бас 5 жил ажилласан. 98 онд Захгун аймгийн эрүүл мэндийн салбар үүсч өгсөний 90 жилийн одоо энэ онд ингээд зохион байгуулагдаж байгаа. За тэгээд бид нар Захгун аймагт ажиллаж байсан үеийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан эмч нар, эмнэлгийн ажилчид, эм зүйчнэртэйгээ уулзалт хийгээд амжилттай зохион байгуулж байна. За энэ уулзалтыг эрүүл мэндийн газар болоод аймгийн нэгдсэн эмнэлэг, Тосон цэнгэлийн нэгдсэн эмнэлэг, за сумын эрүүл мэндийн холбооны төлөөлөл, за Улаанбаатар хот дахь Захгун аймгийн эмчнэрийн холбоо хамтарч энэ үйл ажиллагааг сайхан зохион байгууллаа. Захгун аймгийн эрүүл мэндийн байгууллага байгуулагдсан 90 жилийн ойг тохиолдолд нийт ажилчин эмч ажилчид болон үе үеийн ахмадууд, залуучууд та бүхэндээ халуун баярыг хүргье.
эммэн голдохын аргагүй зүрхний эгши сайхан хорвогийн гүвэн дууны уян өргөлөхээр сэтгэлдээ хосод аллаг үрсийн үнсэн өгдөг энерги хайрын ээжи эмчи хүн чарлимэн ээжи энерги хайрын ээжи эмчи хүн чарлимэн ээжи эмчи хүн чарлимэн ээжи